За өмнөх хичээл дээрх чадан чадахгүй буюу can, can't гэдэг маань бас болно болохгүй гэсэн утгаар ашиглагддаг. Жишээлбэл би одоо явж болох уу? Би одоо явж болох уу гэж асуухтаа болохоор can гингүүдээ би I тэгээд явах гэдэг үгийг болохоор go гэдэг шүү дээ. Тэгэхээр can I go гэд асуух юм бол чадах уу би явж буюу одоо би явж болох уу гэсэн ийм асуулт болж байгаа. Тэнгүүд нь тийм ээ чи явж олно гэх юм бол yes гингүүдээ you can гэж хэлж бол тийм ээ чи чадна буюу чи болно гэсэн үг. Эсвэл зүгээр илүү дэлгэрэнгүйгээр you can go чи явж чадна гэж байгаа юм шиг мөртлөө чи явж болно гэсэн үг. Тэгээд жишээлбэл харьцалт нь now гэж одоо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр you can go now гэж хэлэх юм бол та одоо явж болно. Чи одоо явж болно гэсэн юм бол. За тэгээд жишээлбэл чи одоо ингэж болохгүй шүү дээ. Наадах хийж болохгүй гэж хэлье гэдэг юм бол одоо do not do that гэх юм бол that гэдэг нь одоо энэ гэдгийг тэр гэдэг үг шүү дээ. Тэгэхээр битгий хий, тэрийг хийх буюу наадхаа битгий гэсэн үг шүү дээ. Харин чи тэгж болохгүй гэж хэлье гэх юм бол you чи гингүүдээ can not эсвэл тавчлаад you can't гингүүдээ you can do that гэх юм бол чи чадахгүй гэж байгаа юм шиг мөртлөө чи тэгж болохгүй you can't do that